Та энэ Jengo гихчи яаж тэнгисийн зэрэг болсныг мэдв үү? Тэгвэл энэ Luffy диалогч чад сарлууцныг мэдсэн үү? One Piece маш олон дөрүүдийн дүүхийг cover story-нуудаараа гаргадаг. Тэгвэл өнөөдөр бид тэр дүүхүүдийг нь сонсох болно. Хиний нөхрийг санаж байна уу? Өнөөх мууран далайн дээр имжтийн ховсч нөхөр. Тэгвэл энэ гар тэнгисийн зэрэг болсныг анзаарсан л үстэй. Яаж ийм зүйл болсныг харцгаая. Мэн Жанго усапд ялагдчихад ухаангүй байснаа гинэд сэрхэд багийнх нь аль хэдийн түүнийг орхиод явчихжээ. Нэгэнт орхигдсон хойногээ зайхан хоол идэж сууж байтал нөгөө сонгон шиг бацаан түүнийг олж найзуудтайгаа хөөснөр Жанго ман далайд гарна. Ингэж явсаар унтаж байгаа Моргантэй таарах чинь нэг ихэн болохгүй өнгөрнө. Нэрээ Кая имч болж байгаа гэсэн шүү. Дженгоро буцаад очиход тэр аль хэдийн нэг арал дээр очсон байна. Гэхдээ тэнгисийн зэргүүд түүнийг хөөж байгаа болохоор зүсээ хувилгахаар шийднэ. Ингэснээр бид түүний жинхэнүүдийг анх удаага харах бөгөөд зүрхэн хэлбэртэй байх нь тэрэ. Тэгсэн бас очсон арал дээр нэг бүлгийн тэмцээн болж байх бөгөөд 3 бүлгийн турш өрсөлдсөний эцэстээ Дженго ялжээ. Луусад Дженго өрсөлдөгчтэйгээ ууж байх ба та нар энийг хин гэдгийг таньж гэнэ үү? Өнөөх Санжигийн ресторан томорч байгаад хэмэх нүдүүлдэг гар байгаа биз. Нэр нь Full Body. Гэтэл энэ алтан зул гэж далайн дээрэмчид арал руу дайрч энэ зур Дженго зүгтагаад авна. Харамсалтай нөгөө далайн дээрэмчт нэг эмэгтэйг барьцааны хүн болгож байгаад Full Body-г ялчхаж. Ингээд Дженго найзаагаа яаж орхих вэ гэж бодснараа мань хоёр нийлж нөхдүүдийг дуусгах юм аа. Гэсэн ч Дженго далайн дээрэмчийн юм хойно Full Body үрийнхээ дагуу түүнийг баривчилснараа Дженго дүүж түлхэл авах юм. Гэхдээ энэ удаа Full Body найзаагаа урахаар шийдэж бүжиглээд хэлдэг юм да. Өнөөх бүжиг нь харин шүүх танхимыг тэржигт нь бүжиглүүлж Дженгог судлахаар болдогч Full Body цол хэрэмгээ хураалгах юм. Ийхүү мань хоёр салах ёс хийсэн ч Дженгог далайн дээрэмчин болохоро болохгүй юм байх уу. Эдсэн Дженго найзынхаа төлөө түүнийг чадвараараа овстон болсон бүхнийг мартуулах гэтэл хажуугаар нь хийнэ өнгөрөхөд найзад хоёул нүд унган түүний дор орох юм аа. Ингээд хоёулаа бүхнийг ихнээс нь эхлүүлдэг байна. Бүгдээр хаачиг санаж байгаа үстэй. Нөхөр зороод ялагдаж тэнгисийн зэргийнхэнд баригдсан ч ингэсгээд муултаж чахдаг байна. Ингэснээр гэртээ харахаар шийдэж явах замдаа нэг банда авраг загсан туслана. Харин өнөөх авраг загсан хаачиг гэртээ урьж хөрөгчөнд хоолоос өгч хаачи харин явах замдаа өлссөн хүнтэй даралтан авсан хоолоо дүнд өгнө. Харин тэр хүн хариуд нь бөгж өгч хаачи бөгжөө загсан хүнийг үнжээд өгснөөр гүнж хариуд нь түүнд алтан сэрээ таяг өгнө. Хаачи авсан алтан сэрээ таягаараа нэг тэнгисийн бодонг аварч тэр бодонгийн амнаас Кеми Папаго хоёр гарч ирснээр энэ гурван маань найзууд болдог байна. Гэхдээ дараагаар нь хаачи хүн загас далайн дээрэмчидтэй тааралдан Кемиг Тако Яканы нууцжоор олох галзын зүгаар сольчихон тэрэ. Хичнээн далайн дээрэмчиж гэсэн бас арай. Дээрээс нь яваад очиход авраг далайн мангасаас өөр юуж байхгүй байдаг юм аа. Тэгээд хаачи найзуудаа буцааж авах зорилгоор биш. Өөрийг нь хуурсны хариуг авах зорилгоор очиж өнөөх далайн дээрэмчдийг болгож өгнө. Гэсэн үнэндээ дээрэмчд худлаа ярьсан ч биш. Нууц жорн зүгээр далайн мангасын дотор нь байсан юм байна лээ. Тэгээд л мань хаачи эрдэнэс нууц жор хоолны материал энтертэй болчихсон. Нэг эмэгтэйг найрахаар үзэнтэй. Өнөөх эмэгтэй нь ядж хахад өнөөх хогийн гараа. Хөрхийн нэг сүрсэн тосгоныхонд тосолдог юм аа гэхэд зүгээр чажуугаар нь өнгөрчихгүй бүр шоолоод үйж идэг шүү. Харин тэр өлсгөлн нэрвэгдсэн тосгоныхныг харсан хаачи гинэд сайн хүн гэдгээ сансан аятай бүх эрдэнэсийн хоолны материалаас солин тосгоныхныг Тако Якигаар хооллох юм аа. Ингээд хаачи хүн бүрийг хоолсныхаа араас нөгөө эмэгтэйдээ сүгэлжийн завтай хоолоо өгөх гэдэл тосгоны настан яг эцсийн мөчөд хоол авахар ирнэ. Ингээд л хаачи айл нэгийг нь сонгох хэрэгтэй болж байгаа юм да. Мэдээж хэрэг мань залуу насныг сонгоно. Гэхдээ тэр нь сайн хэрэг болсон юм. Тосгоныхон дүүнд тусалсных нь хариудаг хөлөг онгоц барьж өгснөөр хаачи Тако Яки 8 гэх усан дээр хоолны газар нээж байгаа юм да. За ингээд л мань хүн Сабаоди руу очиод Люфи дээр идэ уулздаг байна. Та хэд нөгөө Жобрыг дээрлэхэд байдаг томомтой Вапол гэдэг гарыг санаж байгаа үстэй. Тэгвэл тэр нөхөр яаж яваад өөр улсын хаан болчихсон юм бол мань гарын тааралцсан болгоно идэж байгаагаар дүү маний хэлнэ. Тэгээд л мань хүн модод энлүү сандал энэ төр олж хувирсаар хүмүүсийн байшин гэдчихдэг юм. Ингэснээр цэргүүд түүнийг баривчлахаар ирж зөгтаагаад хогийн зэг дээр гарнаа хөрхий. Ингээд Вапол хаан байгаа болсноо ч үдэн зөвшөөрч Рүдэнс зарж хог идэж амь зоогох болж байгаа юм. Гэхдээ түүний эзэн хогнууд нь хүүхдийн сонирхлыг татах тоглоом болж хувирснаар мань хүн өнөөнхийг нь зарж баг багаар томорсоор эцэст нь нэлээд баян болоод авна. Эрдэмтэд түүний тоглоомыг судалж үзэхэд Wapol Metal гэдэг ховор материалаар хийсэн байх ба энэ нь Франки шогоны хийсэн материал юм гин. Эцэст нь Wapol тоглоомын үйлдвэр аврах том корпорацийн эзэн болж тэр нь ч багтаж дэлхийн мистэй гэрлээд ахад өөр нэг улсын хаан болсон байгаа юм. Сэргэлэн дураг шүү нэрээ. CP9-ийн тулааныхаа дараа яасан юм бол гэж бодож байв. Тэгж бодог байсан ч яхаа зүгээр яриад үгүй. Түүх маань нөгөө хаалга гаргадаг нөхөр лүүчийг зөөж байгаагаар хэлнэ. Тэгээд хамтрагчд нь лүүчийг нэлээд хүнд гэмтсэн болохоор эмчлүүлмээр байсан ч засгийн газрын нөхдүүдийг барих гэж хайж байгаа юм байна лээ. Ийхүү CP9-ийн лүүчийг аваад тэнгисийн гал тэрэгний замаар алхан зүгтах юм аа. Тэгээд арай гэж нэг арал дээр ирсэн боловч мэдээж лүүчийг эмчлүүлэх мөнгө байхгүй л дээ. Тэгээд гудамжинд цэрэг жүжиг энтер үзүүлж угаадаг зөвлөгөөч хийсээр
Мөнгө олно. Ийхүү манай хэд амсхийг завтай болж лүүчи чимчлүүлэн эмнэлгээс гарan бөөнөр боолыг тоглоцгоно. За. Тэгсэн гинэд бөөн чимээ шууган болоод байхаар нь хартал чихрэн далаан дээрэмжид гэж гарууд үгэж байна. Манай хэдэд тэд нар юу болоход тэр дорн уучрыг нь олцгоно. За тэгээд манайхан ерөнхийдөө нэг баатар маягийн хүмүүс болчихж байна. Эцэн залуус маань өсөн нутаг руугаа очих ба ер нь бол засгийн газрын хүүхэд бэлтгэдэг нууц зарлал та тэр. Тэгээд манай хэдийг барих гэдэг эцсийн зэргийнхэн бас хүрээд ирдэг. Ингэснээр залуус маань дулдахаар бэлдэж эцэст тэднийг устгахаар явсан Спандан руу дуудлага ирэх ба манайхан нөгөө зэргүүдийг нь ялж хаад удсаар нь ярингуудаа яваад өгдөг. Тэгэхээр та хэд гайхаж хураах. Тэнгисийн зэргийнхэндээ тулдаж энэ дээр болчиход яаж дараа нь буцаад бүр CP тэгин гişүүн болчихвоо гэж. Яаж вэ гэвэл яста мэдх юм алга. Та гэж чадвал олоод комментээр биччихээрэй. Дараагийн түүх маань Эйсийн хар сагалтыг хайж байгуу энэ түүх юм аа. Түүх шууд Эйсийн хоолны газраас мөнгө төлөвлөгөө зугтааж байгаагаар эхлэх ба энэ тэнүүгээр мэдээлэл хайх зурн ч өнөөх тоогооч хөөсөөр л байгаа юм. Ингэж явсаар Эйс хар сагалтыг олгоч бурууг нь олчих нөө чаавас. Зөв хар сагалтаа биш эмч хар сагалтыг болоод өшөгдөд унгажчихсан байдаг юм. Ингэснээр цосгоныхон уурандаа түүний гол руу шидэх ба Азар Мода гэх фермийн охин түүнийг аврах юм аа. Охин харин Эйсэд усалсныхаа хариуд захиа хүргэж өгөхийг гуйх ба Эйс инхүү Дэнгисийн зэргийн G2 бааз руу нэвтрэх болдог юм. Манд хүн Орсон даруйдаал Люфигийн ах гэсэн шиг шууд зүсээ хувилган цайны газрыг нь цөлмж игэлнэ. Харин энэ зур нэг гар цагаан сагалтыг мууж байх ба Эйс боссон хойно түүнийг өмөрөд зодон хийчихнэ. Азар Эйсний командлагчийн дүрд орж байгаад өмнө нь зүгтах ба бүр дээрээс нь нэмээд хуралд нь ороод сууж байгаа юм да. Чаас тентгийн кофе нэгтэй жоохон амтгүй байсан бол та. Ингэсгээд байж байтал гаднаас ирж байгаа мэдээллийн хөлөг дээр галгарч Эйс нөгөөдүүлийг нь аврах гэж үсэрч ороод хам хугацаа шатаагаад баригдчихна хөөрхий. Тэг боломж байгаа дээрээс Модагийн захиаг дамжуулах ба тэр захиа нь зүгээр л манайхаас үу авах уу гэж байдгийн. Энэ зур харин Эйс хар сагалтын талаар мэдээлэл олж аваад яваад өгсөн байх ба Мода дээр харин Тэнгисийн зэргийн хангамжийн хөлөг батсан байдаг юм аа. Модагоос үу авах гэж байгаа гэдэг. Харин тэр ажлыг хариуцсан нөхдүүд нь Модагийн удаан өөзаагүй аав ээж хоёрын ажээ. Өөрхөн л үгүй. Энэ охин нэрээ дараа нь хувьсгалын харинд орчдөг юм байл шүү дээ. Дараагийн түүх маань зарим нэг сонирхолтой хүмүүстэй холбогдсон. Тэгэхээр сайн анхаараарай. Skype арал дээр гардаг энэ гарыг санаж байна уу? Яг нөгөө нүдэн аргач нэр үйлчлэхэд юм харагдахгүй нэгэ балараад идэг гар. Тэгвэл энэ нөхөр чопорд ялагдаад Укара гэдэг арал руу унчихжээ. Тэгээд тэнд байсан нэг ах хүүд цэнхэр далайн эзэн болмоор байгаа энэ төр хэлэх ба тэр бол ахын халуун аршин хайх ажил тусгаар болно. Эхэндээ тэнгэрийн арлаас ирсэн болохоор амьсгалахж яахан хэзүү байсан ч зүгээр болчихсон юм шиг байна лээ. Тэгэд манайгаар ахаад л хоол идэхдээ андуурч чихрүүгээ хийж нүдэн анивчхаа мартаж энэ төр болсоор санаандгүй нэг зүйл олсон нь аврах сохор нэм байж таарна. Тэгэл газрын боссын эсрэг тэнгэрийн босс гэсэн гарчигтайгаар дараагийн хуудас дээр хөөрхий сохор нэмэг хэмэх цохиод хамтрагшаа болгож авна. Тэгснэр эцтэй халуун аршаа нааж болж өөр нэг ойн босс гэж нөхөр их штийлж ахаад л ухаж эхэлнэ. Тэгсэн ухаж явсаар гинт алабастад гараад ирдэг юм да. Таад энэ ус хайгаад байдаг өвөг санаж байна уу? Хэрэг тийм бол мань газар ухдаг ах хүү өвөө хоёр ах トゥ суулж таардаг юм да. Ингээд эд сүлдээ хоёр арлыг хооронд нь холбож виви найзуудтайгаач ирж Гедацу харин халуун аршааны газрын боосуулж. Харин одоо хамгийн сонирхолтой бөгөөд алтартай түүх. Энэс сарлуу очих мөрөдөлтөг санаж байгаа үсттэй. Тэгвэл манайгаар тэр мөрөөдлөө биелүүлээд сарлуу очихсан ажээ. Энэ саран дээр очингуудаа за. Та дараагийн бэлэг дээр ярьж өгдөө төр баяртай.